Хувь заяаны хэлхээ 6 дугаар хэсэг. Цэнгэж авгаар угаа дохиж гэ цаагуурч нэг ганц нэг юм бий гэхэд авгаан суудал дээр эргэж эргэнгийн доороос хуус шил хатуу юм гаргалаа. Түүнийг цэнгэж хоёр аянд хуваач хийгээд замын ус газар хороохон дээр заныг татчих. Гэхэд за төгшин чинь ердөө энэ харуулснаас ч л болж энэ газар олон жил үеэ үзэж явна да. Ингээд ядам хоруугаараа манч дөргөж духандан хүргээд буцааж тавилаа. Тэд энэ тэрхнийг ярьж жаа сууж байгаад заахвалцөх үү ингээд гарлаа. Зиндэчөө кабиндан орж улаан тамхи бүдүүхэн шиг ороож асаагаад хөдлөнгөө энүүхэндээ гэхэд ширвэ бид нэг хэдэн адуутай болох санаатай. Надад ч уул хэд гурван юм бий л дээ. Гэхдээ өнгө төрхийг нь сайжруул юу л гэж санаад байгаа. 90 орчим байдаг болохоор туурчтай тэр болгон уулзаж байж чадахгүй юм. Чи ганц нэг айтайх юм харвал эцэнд нь хэлээд намайг гэртэл торгоож байхаар юу вэ? Гэхэд за тэр болоогүй дээ. Надаас өсвөл амтхан наймаа хийж түүл юм бол гэхэд за тэгвэл болоод явчихлаа да. Ингээд хэдэн сайхан адуу авчихсан хүн шиг хөнгөнтөл дуу аялан хаазааг шиглээ. Хоёрын хоёр жолоочд энэ хэрийн газар юу байх вэ? Түүнээс хойш ширүү сугар хоёр битүүхэн сайхан адуу харж эзэнтэй ганц нэг юмны нааг садахыг ярьж явууллаа. Үнэн дээр толгоон л бүрэн бол мал ахын тушаадаг шиг чиглээд байх биш. Ганц нэг адуу солилцох нь туурчтал бол нэг их дараа болдоггүй л дээ. Хашаан хэдэн тооны адуу орох ёстой вэ? Тэр тоогоороо орох нь чухал. Тэгээд л ангилагдаад гардаг болохоор сайхан адууг орныхын хэр тааруу юмар солих гэж амтан түүгээр эргэлдэнэ. Нөгөө тэгвэр нутгийн сайхан адууг Орос руу хоол болгоод гаргахад хэн тийм дуртай байх вүлээ? Тийм учраас ийм үсэг нэг их гоочлоод байхгүй. Бас ч туурчдад ганц нэг юм илүүчилдэг байсан байж таараа. Ширэг сүр хоёрч бас зүгээр байсангүй. Зиндэж орт юм олохын хажуугаар өөрсдөө ганц нэг юм болох санаа төрнө. Түүнийг зиндэж орт хийлж хэд гурван төгрөг зээлж 8 холоо хийн. Хэрвээ юм олж чадвал зиндэж орын адуунд тавих жишээтэй. Гэхдээ тэр хоёрыг нэг их бацаалттай биш. Хаяа сугарт ийм олон адууг хойш нь гаргаж байгаад харамсаж ёстол нөгөө сайн ирс шиг эдгээр сайхан адууг хуугаар нь хөөж нутгийн улсад тараамаар санагдана. Ийхүү сугар ширүүнээр сүүлийн 3 жил өвөл хавартай тус аж ахуйн болон өөрийн хорих ангийн малыг маллаж зун намрын цагт цамтын баазад ажилласаар ямар тач гэсэн ширв сансандаа хүрлээ. Тэр хоорондоо ширв суур хоёр хэд хэдэн сайхан мордтой болох гэсэн боловч бас л шилсэнгүй. Суурийг мал дээрээс бууж магадлангаар орох болоход ширв за дүүний одоо энэ доногтол хэн яаж ч байсан тэсдэх юм шүү. Илдэн янзын юмтай орооцолдог бол чи энэ харангалаас дахиж гарах тухай бодоход хэцүү байх болно. Юмд чинь цаг хугацаа хэмжээ хязгаар гэж байдгийг. Чиний хувьд бол болсон гэхэд одоо тийм ээ. Би одоо энэ тийм юм талтрахгүй. Би ч гэсэн нэг үе бодвол таны хүчинд юм ойлгохтой боллоо. Нас 24-5 хүрээд эхлэв. Би хэрвээ тантай таараагүй бол
Ер нь яах байсан бол гэж хаяа боддгийг. Ах. Энэ бүх хугацаанд миний төлөө явсныг чинь дөө мартахгүй. Ингээд хөнгөлсөн хоолойн баг зэрэг этрэтэж тасалдснаа шүлсээ залгах шиг болоод гайгүй болчихлоо. Өдийн насны тэгээд сугар шиг амтан уйлна гэж юу байх вэ? Гэхдээ сэтгэл юм болохоор шингэрэх үе гарнаа. Эндэрснээсээ хойш өөрт нь эцэг мэд хандах шир бахийнхаа начиг яандаа гэсэн битүү бодол түмэнд бэлтлээ. Хүн байтугай амьтан хүртэл ижилсдэг юм хорвоод гаравч оровч цогтой байсан ширв сугар хоёр дэндүү тассан байлаа. Ширвд одоо жил хүрэхгүй үгүй, жил хүрэхтэй үгүйтэй хугацааны ялвэ. Сугар ширвд санаа зовох авч гарах болсондоо сэтгэлд нь нэгэн зүйл дахин сэргэн бадамл. Тэр хаашаа ч юм хард хурдаараа гүмээр хоолойныхон хэрээр хашгирмаар эргэн тойрныхон улсыг бүгдийг нэг сайхан халуун дүүхтэл тэрмээр бүрхээр очоод хөвтмэ хэрчим шиг бүтэн 3 хоног унтмаарч юм шиг санагдана. Тэгхийн хэрээр ээжигээ нутгаа одоо бараг мартахнуудаа гинэр болсон хандаатай хүртэл хашигчин гүйж хүрмээр бодогдож байлаа. Ийхүү сугар магадлангаар орохоор анги руу яваад нилээд хит хонлоо. Одоо ширвт их ойр хүн нь зэндэж явж олоочлуулсан. Түүнийг ирэхгүй хит хонвол хараад байх юмцтай. Өнөөдөр л ирэх ёстой доо хинэн бодож хаяагийн шуулсан хараг ирээхийн сүүлэрт хөвтөж байтал баруун талын халцгар хөтөл давн яах хэрэггүй зэндэж явна. Ногоон тэрэг намрын халуунд нэлээд цуцсан янзтай аах чинь уух чинь байна уу гэнээр гарч ирлээ. Машины дээр сонсож хөвтсөн ширв. Гэн ногоон тэрэгний мотор жилэрх тусам л сулрах юм да. Одоо ч хүчгэж бараг хариугүй болжээ гэж өөрийнхөө эзэмшлийн машиныг ярьж байгаа юм шиг аман таавлах нь зэндэж авдч түүний тэргэнд ч их хэд тассны илрэл. Машин гэрийн гадаа ирж нэг их дуу гарган тоормслоод хэд сайхан хаацлаад мотор унтрлаа. Бүхээгнээс зэндэж аваас гадна бүрх малгай толгой дээрээ хайсан. Саарал даавн бэлтэй гэлэлцсэн хормон гуталтай твхийсэн залуу үнээсээр бууж ирсэн нь суграачаа. Гэрийн хаягаар харан хөвтөж байсан ширв нүдэн дэжигтс итгэсэнгүй ухсхийн босож гүйнсэн гэснээ за ашгүй гэж бодлоо. Түүний хоолойдор гинэтхэн юм гаргаж байснаа шингэрч хоёр нүдээр нь урсаад гарч хуугилтэй халуун дүүгэн хазрал дагав. Цэргийн ногоон богцны гартаа барьсан сугар аавдаа гүйж яваа хүүхэд шиг түргэн алхан ирж шир бахыгаа өв цаган тэрээ бүргчлөө. Огнын хоёр салаад хитгэн л хонож байгаа. Гэхдээ энэ бол шал өөр уулзалт байсан. Нэг нь гарсан, нөгөө нь гаргасан хоёр эргээд уулзна гэж бодоогүй байсан учраас их л хол, их удаан уулзаагүй мэт сэтгэгдэл хоёуланд нь төрнө. Тэгснээ саяг хин хин амьсгаа авчиж за яасан дөө болчихсноо босоохаа би солигдлаа гэснээ дахин твэрч шир баха баярлалаа танд гэснээ за орцгоох уу гэхэд шир дуугарч чадсангүй. Бүгдээрээ өнгөр хар гэртээ орцгоож ахлагч болон бусдын саяны болсон явдалд бяцхан өмөрч сугрыг хаанигтээс ирсэн дарга мэтэл дээшээ болцоож хоолунд мах шүлэгцгээлээ.
Суур богцоо задлаж бүгдд нь талхсаахаар боорцог ганц нэг оомс тамхи тарай өгөөд шир бахта нэг төрийтэй гутал цамц өмд ерөн нэг сан хувцлаад ганц шилэн задлаа. Гэр дүүр нэрчүүлээд тэр юу болох вэ? Ширв. Гээ. Надад яах нүвтэй? Нөө ээжтэй жаалжуул юм авахгүй. Ээжтэй л хурдан очиж илгийг нь амраа. Гэхэд суугар. Одоо нэг л гарчсан юм чинь юунд яах вэ? Энэгээр жаахан эргэж унааны хэдэн морьтой олноо дүн. Энэ газрын сайхан амьтад ингээд Оросын хоол болно гэхээр харамсаад байх юм. Ядаж ганц нэгэн ч гэсэн эндээ үлдэж ясаа тавигтэй. Гэх нь юу нөгөө гарын дор юм шиг байсан жаахан хүүхэд нэг их том залуу болсон шиг ширвт санагдана. Түүнд яагаад ч юм өсгөж хүмүүжүүлсэн өрн амьдралын зэмтгөл тавих гэж байгаа юм шиг сэтгэлдэл төрхөн тэдний бие биедээ хэрхэн тассных. Тэр нэмэр хит хоног сугаар цамтын баазын ханаар өнчлөө. Шүлөөд хүн болсноор адуу малын наймайг туурчд болон нутгийн улстай нүүр бартам ярилцсан. Юуны урдаар нэг сайхан эмээл хазаар сайхан хулмар худалдан авлаа. Одоо суурийг харсан хүмүүс амангаагаад татчихмаар хүүхнүүд бол уураад унмаар сайхан залуу харагдана. Тэрээр элдв янзын буруу юм хийлгүүгээр хүмүүсийн өмнөд урд хоног оруулж наймаа хийсээр өөртөө хулмар носоо гадна аятайхан хөвдөлтэй ижилхэн буурал цусны хоёр морьтой боллоо. Ширвч зүгээр байсангүй. Зиндэж автаа нийлж наан цаан болгосоор нэлээд хэдэн тооны залуу холдон юмтай болчихов. Тэгээд хэд хоногоос сугар нутаг явах болж мэдээж морьтой аваад явах тул замаараа ширв ахихын хэдийг гэрээдэн дөхүүлж өгөх. Зиндэж ав замд элдв шалгалт таарахгүй гэж өөрт нь болон адуунууд нь зам явах бичиг хөөцөлтөнд олж өглөө. Маргааш өглөөнийн сугар явах харуулж хамаг юм азэглээ. Тэгээд сугар ширвха сартаа саруулах юм байна. Хоёул өнөөшөө хатаа ивтгүү. Тэгэлдэ. Ир хүний жаргал эцүүхээр хэдэг баха. Ингээд инээсээр гарлаа. Сар цавц сайж одод төгссөн салхичгүй сайхан шин. Урд ар хойд ингэр тэр чигээрэл адуу байгаа бололтоо унгалдах нь унгалдаж зарим нэг нь хамраад угархаж анирвэргэн. Хоёр ир мордын өвс ширших ханцлахыг сонсон хөвтөх зураа яриагаа эхэлж чадахгүй нэг хэсэг чимээгүй хөвтлээ. Одоо бол харин аргагүй ирэхэнд жинхнээсээ зам салах гэж юу ирчүүл байлаа. Шир нэг их санаа алдаж цаадуумина одоо юу алцах вэ? Ахын ч гэсэн нэг юм юу ч ярих вэ? Иргэжил ихэд ахын гэртээ сууж байна. Миний тэрэг барих ч одоо л өөлөө болоо эцтэй. Нутагтаа хайрч аваа хүүхдээ авч мал дагсан нь л үлзий болох байх. Миний дөө одоо элдв юмд орооцолдож ахиж бид хийл алдаж инээрээ. Олон дотор үг үйлдэл хоёроо цэгнэж өөрийгөө л чаглаж явдаг юм шүү. Замаар ахихайн хэдийг манад дөхүүлээд ганц нэг хонож биеийн жилээ гаргаад нормал амраачаар цаашлан үз. Манай аваа гэж хормоотойгоо орооцолдсон шар авгаа тогоо шанганаасаа илүү гарахгүй суугаа бах. Миний хэдэн сүүгэр шар их хүүхдүүд нь одоо аваа байлаа илгүй дээ гэж
суугартаж захиж байсан үг нь гэр орон. Үр хүүхдээ сансан эцгийн үг болон хувирч чадав. Тэгтэл суугараа. За тэгнэ хаа. Одоо би дотроо бодолтой доороос нь тайл явуулна. Таач надад эцэг мэт байлаа. Энэ ачиг танд дүү мартахгүй. Харин танаас би нэг юм асуух гэсэн. За тэр чинь юу? Би өөрийнхөө бол тэр хүнтэй уулзаад улаан нүрийг нь хийх газаргүй болгомоор санагддаг юм. Гэхдээ таны санаач хүн ямар байдаг бол? Чи тэр дайрцан гэдэг нөхрөө л яриад байна уу? Тийм. Заахаа учирч ийдэ. Би чамаарч юм бодож яваа гэж мэдрээд л байсан. Хэрвээ би чиний оронд юм бол очиж уулзсан. Энэ яг хорон шар байна. Ийм газар хэдэн жил болсон ирэх хүн. Мэдээж ямар ч ирэх хүн цааш шүү. Гэхдээ амьдрал гэдэг урт юмд учир их бий. Түүнийг занаж зүхэх гар хурч бол үгүй болохгүй. Харин зүсээ харуулахад ерөнхийдөө л болох болов. Айсан хүн ямар болдгийг чи мэдэх газар. Тэр хүн ямар хуу бодолтой хүн билээ дээ. Чи түүнээс давж л бодох хэрэгтэй. За. Би таныг ингэж хэлэх болов уу гэж бодсон. Би өөрийгөө захирч явуулна гэхэд тийм. Бас нэг юм хэлэхэд чамайг байхгүй нутаг орон хүн зоны байдал өөрчлөгдсөн байж мэднэ. Амьдрал чинь бүр боломжгүй бол ахыгаа бараад бол ахын чамайг сайхан жолооч болгоод өгч болно шүү. Жолооч гэдэг ч бас эр хүний хийх хиймэртэй ажил шүү. Харин л дээ. За. Эр хүний замын хүзүү урт гэдэг дээ. Ах минь. Бид цаашдаа зөндөө уулзалтах байлгүй дээ. Гэснээр тэдний яриа өндөрлөв. Ширээ гэдэг энэ нэрд яахын аргагүй амьдралын харуухан зохицолжээ. Өөрийн 5 жингээр 10 тонны адуу туулсан залуу баруун зүг нар өрөөдөн гарч өглөө. Хүн эрхчлөөтэй болох, түүнийгээ мэдэрч явах ямар их чаргал, ямар их хувь тавилан бэ. Тэгээд болоогүй. Ухаан орсон цагаасаа эхлэн мэдэрсэн тэр л орчиндөө эрхчлөөтэй болонгуудаа очно гэдэг юутаач зүрлэмгүй сайхан. Тэрээр нэг морьндоо багахан очиод тэгнээд сул тавьж мордтойгоо нийлүүлэн нэг их уртмч ч гэсэн уурга сугавчлаад бүрэн дээрээ болсон салхисран адууны тоосон давхиж явна гэдэг ёстой л эр хүний чаргал гэдэг нь энэ. Согор одоо яг л бүр багын мөрөөдөл дөнхөрч сайн гэр болчихсон адуу хөөж яваа мэт сэтгэл төрнө. Эрх чөлөөтэй болж сэтгэлийн тав хугарахад сая нэг баг залуу насны хайр дурлал хандаагаа бодох эрхтэй болсон мэт санагдан санаанаас улгарна. Тэрээр хандаагаач ээжийгээч нутаг орнооч ямар янзтай үлдсэн яг тэр хിവэр нь л бодно. Туурчдын араас хөдөлгөөн мөртөө гарсан юугаач мэдэхгүй хүүхэд нас аль тэртээ жилүүдийн цан гинэн цайлхан тэр л янзараа үлдэжтэй. Замаараа шир вахихаан дайрч хэдэн адуугийн явуулсан жаал зугаан юмтай нөхчхөөр цааш ижил хоёр морой хөтлөөд нэг их ачаа хийхгүй дам нартай хурдхан л давхиад очно. Дараа жилэр нь ямар хөө байх бол хандаатайгаа моройж сүлээд унсан шиг явах уу?
зодог шуудагмс ч гэсэн ташаалуулан ханхалцах. Эсвэл хэдэн сайхан морин ичхад хосоор төрүүлсэн шиг алхах юм болов. Муу ээж минь хэрэгтлээ болтоо. Намайг очихоор уйлж унжаад сүйд болно доо. Хандаа минь хаа байгаа бол. Намайг хайрлсан хэмээн болов уу? Гэвчлэн элдэг өнгийн бодол ээлжлэн орж ирнэ. Тарцаа гэж бодсноо шүдээ зуухны тулж шинээнийхэн судас гөрвөлдсөн. Тэр нөхрийг хаагур нутаглаавал замд байдаг бол шудраад гарах юм шүү. Одоо нэг царайг нь харах юмсан. Тэр үед ч нэг том ахал санагддаг байж. Даанч нусаач хөлгтэй арчиж чадхааргүй хүүхэд байхад намайг арай л тэндүүлсэн. Намайг зүгээр л буцаачихгүй. Тэгвэл тэр нь хорлохын хэрэг юунд байсан бол. За яах вэ? Аяхны хариу өдөртөө ахтны хариу жилтэй гэдэг дээ. Ширт хоёрныг уулзах өдөр бий байгаа гэсэн бараан цусны бодлооч бас хөр. Сорын юмсаар авгар гөвгөр хитэн дор толгодын дундах авсаар хаан жижигхэн сумын төвдөд өгч ирээд тууж явсан хитэ тэрүүхэн дөрөгчхоод ачаатаа мөрөөхөдлөн сумын төв рүү орж ирлээ. Энэ суманд шир бахан шуудангийн жолооч байсан гэдэг. Сумын төв илхүүлхэн шир бахын хэлснээр бол сумын захиргааны арын наран гудамжны захын цэнхэр хаалгатай хашаа гэсэн. Орой дээрээ шингээ улаан байгаад наран гандаад үзүүрийн сэмэрсэн ягаавтар болсон туг тамиртаж ядарсан мэт хаяа нэг салхинд дэрвэх дан цагын шавар байшин байх. Энэ л захиргаан болол та гэсэн бодол үрч сувар араар нь тоорч удаах гүндэв гудамжны захын хуучин цэнхэр байсан бол үү гэмээр хаалханд тулж ирлээ. Хаалгыг нь түлхэхэд онгорхой шагаатал уяатай халтар нохоо учиргүй боргов. Нохон дуунаар гэрээс дамдэрлэгтэй залуухан шар усгүй гарч ирснээ танихгүй үнийг гайхан дөхөж ирээд хинбэ та гэхэд сугар сайн байна уу? Энэ ширээ гэдэг айлах мөн гэхэд бүсгүй түүнийг хөлөөсөн толгой хүртэл ажиглан мөн үзгүй байгаа л та. Яриад байдаг оюун бэлэг гэдэг том охин нь энэ болол та гэж таамагласан сугар. Шүү би олоод ирчих. Ээжтэй уулзуулах уу? Тэгээд та оролдоо. Нохоо зүгээрээ уяатай гэдэг дагуулад явлаа. Хашаа хорооны тэрүүгээрээ яаж ич ганцны хохорс зэрлэг нуурчихсан. Хашааны нухарт машины бололтой элдвийн төмөр гар хүрээг уудсны шинж юм уу? Зэвэн дидэгдэн хөрөнтөн. Хэдэн догооны хаймар бүр оршмол шинжтэй өвс ногоонд бүрсэн. Хойд амбаарынхан хаалга салаад унсныг аваад дүшүүлээд өргөчээ. Ер нь юм болгоны олон жил хүний гар хүрээгүй бололтой нэг л бүүдгэр. Энэ айл эрхүнгүү утснаа нэлт. Согрын барахад зуухны өмнө суусан шараугаа учиргүй гайхсан нүдээр түүнийг харж мэд мэдэлцэн. Суугаар шир бахын ихнэр цэрэг нэгч болох нь гэж бодсноо. За би шир бахын тэндээс яваа хүн байна гэхэд бүгдээрээ сугрыг цэргэн харах шиг болох хэрнээ бас ямар нэгэн мэдээ дуулах нь гэсэн янзтай харснаа. Гүй манай хүн зүгээр үстэй гэсэн айсны шинжээр бохор хитөө эднийг айлгч шиг боллоо гэж сонссон сугаар зүгээр шир бах сайн байгаа. Намайг сугаар гэдгэлтэй. Би саяхан суллагдаад
нутгаадаа явж байгаа юм. Надаар жаал зугаа юм явуулаад түүнийг л дөхүүлж яваа ухаантай юм аа. Гэхэд эхнэр нь саялныг сэхэ авч чи нөгөө манай хүний яриад байдаг хүү байх нь л тийм ашуугаараа яв гэснэ. Гали хүүхэд түлээ түлш гэж хүүхдүүдээ хэлээд түлээнд гаргалаа. Аль усан юмдөө их ч нэг аяг хоол аялуулъя. Зүгээр юу зүгээр гэж холоос яваахан ядраарэлгүй. Одоо яах юу ах вэ? Дээл хувцас хөнгөл. За тэгээд манай өвгний биеийн гайгүй юу? Дээр нэг дэмбэрэл дараа амралтаараа ирээд явсан. Хөдөө мал дээр их айтайхан байгаа л их шиг болсон. Хичнээн айтайхан байлаа гэд тэр газар ямар алиг байх вэ чаавс гэж. Одоо ч үгүй ирэх хавар гихтэл нэг гардаг арга байна уугүй юу? Ээдээ болгоомжтойхон шиг л байхгүй бол хүүхдүүд нь хүн чинь ажиллаа хийж яваад л хэрэгтэн болчихдаг том гинтэй юм байна шүү гэж хизээ зогсхон мэддэхгүй ярьж гарлаа. Ир нөхрөө үүдэн гэртэн гадаагарч ирүүлж яваа олон хүүхдтэй навгааг суур өрөвдхийн дээдээр өрөвдөв. Сумын төвд тоо бүртгэгч ажилтай харахад нурамгардаг хэрнээ өдий олон жил нөхрөө хүлээж гэр орноо аваад яваа энэ хүн өөрийн ихээс ялгаа юу байх вэ? Үргэлжлэл бий.